За сайн байцгаана уу? Нийт Сүхбаатар аймгийн ард иргэд та бүхэндээ бас энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За сүүлийн өдрүүдэд бас газар олголттой холбоотой бас өргөдөл авч эрэлт нэлээд их байгаатай холбогдуулан ерөнхий одоо Баруурт хотын маань хөгжлийн ерөнхий төлөвлөгөө цаашид Баруурт хотод маань хэрхэн яаж одоо хөгжиж тэлэх талаар бас та бүхэндээ маш товчхон мэдээлэл өгье. Тэгээд энэ 45 он урталх төлөвлөгөөг бүтнээр нь ярина гэх юм бол нэлээд бас хугацаа орох юм аа. За бид хэдийн үзэж байгаагаар нийт 2045 он гэхэд Баруурт хотын маань хүн амбал өсөж 41.7 мянган хүн амбал Баруурт хоттой амьдрна гэсэн ийм тооцоо судалгаа хийж энэ 41 мянган хүн цаашид ер нь хэрхэн яаж Баруурт хоттой багтаж хамгийн чөлөөтэйгээр ая тогтой амьдарч болох вэ гэдэг төлөвлөлтөө гэж ингэж бас ойлгож болно. За хуучин бидний энэ тод цэнхэр дотор байгаа бол хуучин бидний ингээд ногоон хашаан дотроо байгаа төлөвлөлт. За энэ төлөвлөлтөөр бол нийтдээ нэг 855 га газар бол нийт төлөвлөлт хийдэг байсан бол саяын харин 45 оны төлөвлөлт энэ захаар харагдж байгаа улаан шугам буюу нийтдээ 2000 гаруй га газрыг бол нийт Баруурт хотын эдэлбэр газар болгож за энэ шинэ төлөвлөлтийн ажлууд иргэдэд өгөх гэж байгаа өмчлөлийн газар, үйлдвэрлэлийн үйлчилгээний газрууд энэ төргээд ер нь хаана нь юу байж болохын гэдэг талаар нэлээд наривчилсан ийм төлөвлөгөөг бол бас хийсэн гэж ингэж бас ойлгож олноо. Заасан өмчлөлийн газар нэг хэсэг явгуудтай холбогдуулан бид нар бас үүрэг чиглэл болгоод ер нь Баруурт хот дотор байгаа өмчтөөлж болох нягтралтай ямар газрууд байна вэ гэдэг дээр нэлээд бас наривчилсан судалгаануудыг бол хийж ингэж үтсэн байж байгаа. Тэгэхээр яг энэ хуучин төлөвлөлт буюу ногоон гашаан дотор зохион байгуулалт юмнууд хийгээд ингээ явхад бол нэг 30 гаруй айлын газрыг бол бас шахаад гаргаж бас өгч болох юм байна гэсэн агуулгаар бол бас энэ шарлуулсан цэг хулаар тэмдэглэсэн цэгүүд нөгөөх нь бол энэ хул газрууд бол бас айлууд нь тийгээр гашаагаа аваагүй гашаандаа буучгаад ингээд явж байгаа ч гэсэн өмчлөлийнхаа гэрчлэгийг бас авч амжаагүй байсан айлуудын гэрчлэгийг бол нөхөж олгоноо гэдэг агуулгаар бол ингээд бас энэ жилийн төлөвлөгөөнд бол тусгасан гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ өмчлөлийн газрын эрэлт ер нь нэлээд их байгаатай холбогдуулан бид бүхэн цаашдаа бол ер нь жил болгон энэ өмчлөлийн газрын асуудлыг ялангуяа Баруурт сумын хувьд бол шийдвэрлэл ингэж явж байна. За бусад сумдын хувьд бол айхтар ингээд олон жилээр хатсан юм бас харьцангуй гайгүй. Гэхдээ нэг 3-4 сум бас хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хийж байгаатай холбогдуулан бас газар олгохдохгүй байгаа юм байна. Гэхдээ Баруурт шиг хуримтлагтаад ингээд 10 жил бас хүлээлт үүссэн сум бол өөр байхгүй байгаа учраас бид нар энэ өмчлөлийн газрын асуудлыг зөвхөн өгөх гээд байгаа энэ нэгж талбар дээр биш ер нь биенээ цаашд бас ярина олон нэгж талбар дээр бол энэ өмчлөлийн газрын асуудлыг жил дараалан өгч ингэж явах юм аа. За энэ бол бид нар энэ жилийн өгч байгаа ерөнхий том төлөвлөлтөөрөө бол энд 1059 айлын өмчлөлийн газрыг бол өгнө гэдэг байдлаар эхний ээлжинд бол төлөвлөсөн. За 1059-оос эхний ээлжинд бид нар нэг 400 40-50 айлын газар бол энэ жилийн хувьд өгье гэж ингэж төлөвлөж байгаа. За яагаад 1050-ыг нэг мүсийн нэгж том талбараа өгч болохгүй байгаа юм бэ гэхээр өмчлөлийн газрын асуудал гэдгээр шууд айлууд буугаад гашаагаа татаад амьдраад явах ийм гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр тог цахилгааны асуудал, олон усны асуудал ингээд бусад дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээрээс өмчлөлийн газрыг өгнө гэсэн ийм хуулийн залттай учраас энэ нэгж том талбар дээр бол нэг мүсэн ингэж шийдвэрлэж бас чадахгүй байгаамаа. Тийм учраас энэ жил бол нэг 440-50 айлын газрыг бол өгнө. За цаашдаа бол бид нар харин эрхчлүүддүүл өмчлөлийн газрын асуудлыг 400 биш бид нар эртнээс төлөвлөлт юмнуудаа хийж иж энэ 1059-ийн үлдэгдэл энэ бүх газрыг төлөвлөх юм уу дээр нь бас
дараагийн төлөвлөлттэй газрууд дээр л бас одоо нэмж юм төлөвлөх шаардлага юмнууд бол бас бий болж байна гэж ингэж харж байна. За ингээд өмчлөлийн газрын асуудал сая миний томор харуулдаг ч бол одоо энэ төлөвлөлтийн хэсгэлтэй. За энэний дээлт талд мөн одоо 7 удгийн орчимд одоо бол айлууд бас малтай хороол гэдээ байж байгаа. Энэ 7 удгийн орчимд бол бас гэр хорооллын төлөвлөлт гэхэд энэ нэмээд одоо 300 гаруй айлын төлөвлөлт хийсэн. Энэ 300 айл гэдэг бол түрүүний миний яриад байгаа 1059-оос дахиад тусдаа ингээд 300 айлын төлөвлөлт юмнууд энэ байж байна. Тэгэхээр ирэх жилүүд бид нар дахиад одоо ингээд энэ өмчлөлийн газрын асуудлыг нэмж өгөөд явах ийм бас боломж юмнууд бол байгаа гэж ингэж ойлгох хэрэгтэй. За одоо өмчлөлийн газрын асуудлыг шийдвэрлэхдээ ер нь ногоон гашааны зүүн талд ер нь тулгаж одоо бас өгч болоогүй мó ягаад тэр нэлээд зүүн тийшээ өгөө энэ төргээд манай иргэд бас асуулт юмнууд бас нэлээд асуусан байлээ л дээ. Тэгэхээр Баруурт хотын хөгжлийн энэ ерөнхий төлөвлөгөөгөөр л Баруурт хотын дэд төв маань наадмын талбайн одоо наат талын хэсэг тэр талбай дээр л ер нь Баруурт хотын маань дэд төлөвлөлт буюу ингэж явж байгаамаа. Тэгэхээр одоо бид нар Улаанбаатар хотын бас алдааг бас давтаж болохгүй. Зөвхөн энэ 1 2 3 дугаар тойрог дотроо бүх барилга байшингууд нь баригддаг, цэцэрлэг сургууль бүх юмнууд нь төвлөрдөг байх юм бэл эргээд өөрөө бид нар чи ийм сайхан уужим тал дээр амьдарч байгаа мөртлөө эргээд энэ одоо хот дотроо төвжрэх за амьдрахад бас ийм ээлтэй биш орчингууд бүрдэх ийм магадлал байгаа учраас бид нар ер нь бол нийт төрүүчийн ярилцлагууд дээр ч гэсэн байлжсэн сургууль цэцэрлэг одоо эмнэлэг гэдэг ингээд нийгмийн байгууламжийг гэдэг л энэ наадмын талбайны энэ хойд талын хэсэг энэ дээр мөн энэ дээр одоо зохиц байдлаар орон сууцны хорооллууд энэ төр гэж энэ зүүн талд бол ингэж төлөвлөгдөж ингэж гарч ирээд за энэ наадмын талын зүүн талаар явсан энэ одоо үндсэн магистрал замаараа бол энэ зүүн талынхаа өмчлөлийн одоо гэр хороол руу явж очих ийм одоо төлөвлөлт юмнуудыг хийсэн. Анх 9 дугаар багийг бид нар бас төлөвлөлт хийгээд намайг Барууртын засаг дарга байхад гэр хорооллыг хийж яхад бас л хүн болгол шүүмжилж байсан. Одоо та бүхэн одоо хаа байсан 9 дугаар хороол буюу аймгийн захад одоо бид бүхнийг аваачлаа, нүүлгэлээ энэ төр гээд. Тэгээд ингээд одоо 9 дугаар баг бол аймгийн зах биш буюу одоо ингээд Баруурт хотын чинь бараг төв хэсэг шахуу ийм болчихсон байгаа харагдаж штэ. Хэдийгээр одоо энэ хэсэг дээр одоо өмчлөлийн газрын асуудал яригдж байгаа ч гэсэн баруун талд нь энэ одоо наадмын талбайны одоо орчимд ингээд шин дэд төв хот бий болоод ирэхээр эмнэлэг сургууль цэцэрлэг бүх үйлчлэгээ орон сууцтайгаа ийм хотхон шин дэд төв бий болоод ирэхээр энэ зүүн талд байгаа өмчлөлийн газар бол энэ одоо суурьшлийн бүсүүл тийм холч юм уу одоо тийм хэцүү ийм ингэж агуулгаар нь бивэл бас ингэж ойлгохгүй байгаамаа гэдгийг манай ард иргэд бас ойлгох хэрэгтэй. За бүр цаашлаад 45 оны одоо хэтийн төлөвлөгөөнд ер нь саяын одоо миний хэлдэг 2 байрлалаас гадна бид нар нийтдээ 18 энэ одоо цэгүүдээр тэмдэглэжсэн юм 18 цэг байна. Энэ 18 цэг дээр өмчлөлийн газруудыг Баруурт хотоо тойруулан өгье гэдэг байдлаар бид нар төлөвлөлт юмнууд ингээд хийчихсэн байж байгаа. Энэ төлөвлөлтийнхаа дагуу бас өмчлөлийн газрын асуудлыг л шийдвэрлэж өгөх юм аа. Тэгэхээр одоо гол магистрал замууд дээр одоо яг ингээд төвлөрч байгаа. За жишээ нь хэл энэ магистрал зам бол одоо Асхат Эрдэнэ цагаан руу гардаг магистрал зам дээр үл 2 энэ бүс дээр мөн өмчлөлийн газар Сүхбаатар сум руу гардаг зам дээр за Чойволсон буюу Доронт руу явдаг зам дээр Улаанбаатар руу одоо гарсан зам дээр Дорноговь руу буюу замын өвөд явсан ингээд гол томоохон ийм гарцууд дээр бол бид нар бүгдэн дээр нь өмчлөлийн газрын асуудлуудыг л шийдвэрлэж өгье гэсэн байж байгаа. За газрын тухай хуулийн дээр бол хүн болгонд одоо газар өмчлөх эрхтэй гэж заасан боловч яг нэг зэрэг бас хүн болгонд газар өгнө гэсэн ийм заалт юмнууд бол байхгүй. Тийм учраас манай иргэд одоо энэ жилийн ганцхан энэ одоо 400 нэгж талбар газар дээр бүгдээрээ газар аавна гэдэг одоо
очир дугаар болгоод хүндрэл үүсэхгүйгээр энэ сонголтуудаас бид нар ирээдүйд бол бас хийх боломж байх нэ. Би ер нь заавал зүүн түш аймгийнхаа баруун талд авъя, зүүн талд нь авъя. Өгөөвөл дарин руу гарсан урсгал дээр урд талд нь авъя, чав осн руу гарсан урсгал дээр нь авъя ч гэдэг юм. Ийм одоо сонголт буюу энэ 18 нэгж талбар дээр өгөх одоо газрын тоо хэмжээвэл нийтдээ одоо 20 мянган иргэнд газар олголт хийх ийм боломжтой одоо хангалттай за талбайвал одоо баруун урт хотод тойроод ингээд байна. Дахиад хэлье энэ бол 20 мянган иргэнд нэгж талбар газрыг өгөх боломжул одоо биднэрт байгаа. Тийм учраас энэ одоо газрууд дээр бид нар шат амжилттай ингээд дэд үтсийнхэн асуудлуудыг шийдээд ингээд явах юм аа. Тийм учраас манай иргэдүүл бас одоо нэг айхтар сандраад заавал энэ жил авахгүй бол одоо эх жил газар байхгүй болчих юм шиг дуусчих юм шиг энэ төр ингэж агуулгаар хандаад сандраад ажиргүй. Үнэхээр одоо газар хэрэгтэй айлын гашаанд амьдарч байгаа энэ төр ийм хүмүүстэй ихний ээлжинд боломж олгох. За нэг айл энэ төр бол одоо ингээд бүх хүндээ заавал газар авна ингээд байхгүй тийм ээ. Гарцаагүй одоо ах хүндээ нэг хүндээ ч гэдэг юм. Үгүй бол одоо нэг хүн ихэнд очрлсон хүн ингээл 5 6 өргөдөл бүгдийг ингэж барьчихал би заавал энэ жил бүгдийг аавн ч гэдэг юм. Иймэрхүү байдлаар хүндрэл бас үүсэхгүйгээр бие биендээ бас хүндэтгэлтэй хандаад гарцаагүй боломж одоо шаардлагатай байгаа хүмүүстэй газар авах энэ боломжоор энэ төр хангаж өгөөрэй. Тэгээд дараа жилүүд дээр үл аймаг сумууд бодлогоор бид нар энэ өмчлөлийн газрын асуудал дээр үл энэ жил одоо төлөвлөснөөсөө даруй дахиад одоо 2 3 дахин ихийг төлөвлөөд ийм одоо явах бас төлөвлөгөө юм байна. Тийм учраас та бүхэндээ бас энэ одоо газрын асуудал дээр бүгдээрээ нэлээд бас нэг өжөө тайван хандаж бас ээлж дараагаараа ингээд асуудлаа шийдвүүлээд яваарай гэж ингэж хүсье. Баярлалаа та бүхэндээ.